улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шоу эфир танд хүрч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Ирээдүгэ бүтээ Хүлэг Резиденс борлуулалтын албаны утас 99 6 40 50 88 63 49. Та бүхэндээ ороймны хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгын орны нэвтрүүлэг маань эхэлж байна. Нэвтрүүлэгч Чанбат. Хөтлөгч Чанцал Долом ажиллаж байна. За нэвтрүүлгийнхаа эхэнд өнөөдөр өрх мэдээллийнхаа товчийг танилцуулъя. За тэгээ өнөөдөр та бүхэндээ Сөүлээс Бусан хүрэхэд ердөө 20 минут зарцуулдаг болох талаар мэдээллийг дэлгэрэнгүй хүргэхээр бэлдсэн байгаа. За өнөөдрийн онцлог пост маань Солонгост ямар үйл хөдлөл хөрөнгө хүнтэд тооцогддог талаар бас постыг онцлохоор бэлдсэн байна. За миний мэдээллийн хувьд төгсөлтийн альбомд бас зураг авахулахаас татгалзах ийм маяг болжээ гэсэн юм мэдээлэл байна. За постын хувьд гинтийн мэдээ гэсэн пост байна. За онцлог өнөөдөр 5 дахь өдөр учраас видеог бас та бүхний амралтын өдөр киног санал болгодог байгаа. Why here гэсэн ийм драмыг бол санал болгож байна. За мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ирээдүгэ бүтээ Хүлэг Резиденс содхон хамтран ажиллаж байна. Ингээд тэгэхээр цагаан гараа мэдээлэл хүргэе. Чижүүд 23 хэмтэй, баазрын үйлэрхэг, Бусанд 22 хэмтэй, баазрын үйлэрхэг байгаа юм байна. За яг одоо Сөүл нэмэх 24 эмэнд дулаан, өнөөдөр өдөртөө нэмэх 27, шөнөдөө нэмэх 20 эмэнд дулаан төр зургийн бороотой байгаа юм байна. За үргэлжлүүлэн та бүхэнд ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан хашаар бүгд найрамд Солонгос улсын вон 2 төгрөг 42 мөнгө, бэлнээр авах нь 2.27, бэлэмсээр авах нь 2.35, зарах нь 2.47 байгаа юм байна. За тэгэхээр нэвтрүүлгийн сонь сайхан уулздаг байгаа хөтлөгч Чанбат ахаар маань болон сонсогчдоор сонь сайхан юу байна? Нэг л мэдхэд баасан гараг болсон байна. Юу их гэж энэ хүмүүсээ. Сонсогчд маань юу их гэж байна да? За тэгээ Чанбахаар юу байна? За тэгэхээр Солонгос хүмүүсийн хувьд болохоор сая бурхан багш мэдээлэл өдрөж амраагүй байх. Бидний хувьд яг дунд нэг амарчихсан чи 7 хоног яалтчих их хурдан дуусчлаа. Ер нь юу болоод өнгөрөө гэгээл 5 дахь өдөр болчлоо. Тэгээ манай ажлынхан бас зарим нь бол ээлжийн амралтаа авсан байгаа тийм. Тэгээд ээлжийн амралтаа авчаад гоё хөдөө газраар явж байгаа тийм зураг хөрөг оруулаад ирсэн. Өчигдөр бас тэр нь нөлөөлсөн юм яасан. Оройд хараад их нартайгаа нэг хоёлаа голын ирэг орё гэдэг. Тэгээд явж байгаа нөгөө Мишель Сити гэдэг тийм. Одоо шинээр бол бас цэцэрлэгт хүрээлэн тэнд бол байгуулсан байлаа. Тийшээ ороод очсон. Ер нь их гоё байлаа. Зүгээр Солонгост бид нар нэг цэцэрлэгт хүрээлэнгээр явхад нэг гэрэлтэй юм гоё орчин байдаг шүү дээ. Яг тиймэрхүү зүйлүүд мэдрэгдээ дотор нь бас нэлээд их чөлөө цаг өнгөрөөх боломжтой газрууд бас нэгдсэн юм байлаа. Хөгжилтэй нэг юм бол бид хоёр нэг шорлог авчаад сандал байсан бохгүй юу. Угаасаа ажиллаад хараад бид нар чи 8-аас тараад тийш очих зэрэг 9 болол орсон л доо. Тэгэхээр гол руу харж сууж байгаа нөгөө шорлогоо 50 идэл тэгээл жоох юм ярьж сууж хагаад тэгээд буцаад яг тэр орсон хэсгийнхаа хажуугаар тэр болохоор яг тэр шорлог хийжсэн газрын хажуугаар. Тэгээ гараад ирсэн чи хүмүүс юм хурааж исэн. Тэгэхээр за хоёлаа тойроод гарыг гээд тэр газар ингээд явсан чи ерөөсөө ганц чичрэх хүн байхгүй. Уг нь бол бөө хүмүүс байгаад исэн. Тэгээд бүх ингээд тэрийг чинь тойроод явахад нэг 20 минут 30 минут зарцуулснаа байсан. Тэгээд яваад очисон чи буцаж байгаа тэр гүүрний энэ их гоё гэрэлтэй байсан чинь унтраад харанхуй болчихсон. Тэгээд өөдрөө очисон чи төгчөөд явцсан байдаг. Гоё юм төлтэй тийм. Тэгээ яах вэ харж хагаад хашааг нь хажуудлаар доож гарсан шүү дээ. Тэгээд бут хоёр яг тэр нөгөө жоохон буйтхан газар тийм санал байсан аахгүй. Тэн дээр сууж хахад ер нь хүмүүс дундуур явал заад харж ийн хааж ил гэж хүмүүсийг гаргасан юм шиг байлээ. Тэрийг мдээгүй байж байгаа үлдчихсэн. Тэгээ яг зугаалахад бол их ойлгох нь гоё байсан. Гараад төгжөөтэй явахаар нэлээд сандраад яах вэ гэд. Тэгсэн хашааг нь ашгүй тэгээд нэг давсан болоод тэгээд нэг юм гарч ирсэн дээ. Тиймээс өндөр хашаа байсан. Гайгүй юу? Гэхдээ хүмүүс тэр цаагаар явж болох нэг эвгүй л юм байл. Хашаад авах хэрэгэж байгаа би тэг ялангуяа эмэгтэй хүнд авч чадах болов гэсэн манай хүн аваа гайгууд авчихсан. Манай хүн ч гэсэн сансдаг бол хашаад авчдаг байсан билээ. За нэг тиймэрхүү сонь сайхан чамаар сонь сайхан юм. За өнөөдрийн том сонь сайхан бол манай найруулагч Оби ахын төрсөн өдөр байгаа. Тэгээ Оби ах маань ээлжийн амралтаа авсан нэвтрүүлгээрээ далимдуулаад бас төрсөн өдрийн халуун мэндийг хүргье Оби ахта. За тэгээд үргэлжлүүлэн миний хувьд гэх юм бол айхтар том одоо бас сонь сайхан болохгүй маа юу. Чи цаг жоох гинт хэлчлээ би алга тасч бэлдэж амжсангүй. Намайг ярих гингүүд алгадчихлаа байна нөгөө. Гэхдээ би бас баяр өргөмөр л шүү дээ. Би та баяр юм. За би хата дахин баяр юм төргий. Надаар сонсох юм гэвэл гадаа ус нэлээ гой дулаахан болцсон байсан. Өчтөр орой найзтайгаа уулзаад
кофе аваад, жоохон ярьж суугаад тэгээд яг фантом дээр нэлээд суусан л та. Цагаар үнэхээр өчтөр тэнгэр харсан уу та да. Үнэхээр гоё харагдчихлээ. Тэгээд өчтөр тэнгэр харж агаад стори хийлээ. Нэг иймэрхүү сонь сайхан байв шүү дээ. За тэгээд ойрын үед бас нэрээ Улаанбаатар хотод маань бөглөрлөгтэй байна. Ялангуяа манай ажлын хажууд. Яг ажил дээрээ ирээл нөгөө үүдэнд нь юу лээ гэрээ хараад 2 цаг бөглөрдөг гэдэг шиг. Ажлаа хараад хэдэн цаг бөглөрдөг тиймэрхүү болчоод энэ сүлээд. За үргэлжлүүлэн мэдээлэл хүрэхээс өмнө сэтгэлээсээ унши. Ягаан цэцгийн сонсогч маань орой мэндийг хүргэсэн байна. Токоноос орой маань орой мэндийг хүргээд 2 өдөр таараагүй сандсан байна штэ. Энд ч одоо хээ гэсэн байна. Харин тийм ээ. Хаагур юу гээд үзье бэ? Гантлаг сонсогч маань орой мэндийг хүргэсэн байна. За сарванчдаарч аюрлимаа альмаа орой мэндийг хүргэсэн байна. За тэг өчигдрийн нэвтрүүлэг хаашаа орчвоо гэсэн байна. Өчигдрийн нэвтрүүлэг маань хаашаа орсон юм баг? Тэр юу яасан баха нөгөө өчтөр танилцуулсан видеотой холбоотой зохиогч ирэхлээд тэгээд бас байхгүй болсон байна. Одоо яг тухайн цагт л үзэхгүй юм ер нь байхгүй болчихдог байсан шүү. Өнөөдөр бас Солонгос улсад Нектоны тоглолт тэгээд манай сонсогчдын групп дээр минь явах хүмүүс байна уу гэж хоорондоо бас бичиж байгаа харагдаад байсан. Тэгэхээр зарим нь бас тийшээ явсан болов уу гэж бодож байна. За тэгэхээр үргэлжлүүлэн мэдээллийг хүргэе. Нэвтрүүлгийнхэнд бас хэлсэн сүүлээс бусaan хүрэхэд ердөө 20 минут зарцуулдаг болно гэсэн байна. За Hypertube гээд онгоцноос хурдан явдаг галт тэрэг, хурдны галт тэргийг хөгжүүлэх юм ажил Солонгос улсад идэвхтэй явагдаж байгаа нэ. За хэрвээ амжилттай болох юм бол KTX бид нар суугаад сүүлээс бусaan хүрэхэд нийт бол 2 цаг гарныг зарцуулдаг байсан бол за энэ Hypertube гээд онгоцноос хурдан хурдны галт тэргээр ердөө 20 минутыг зарцуулдаг болно гинэ. За уг төслийг бол яг Америкийн нэгдсэн улс болон Японд ч гэсэн тодорхой хэмжээнд судлаад хэрэгжүүлэх гэж оролдож байгаа. Тэгээ солонгосчуудын хувьд энэ жилээс бүр ингээд шаргуулan ханцаа шумлан гэдэг чинь тийм ажилд орсон юм байна. Тэгээд Hypertube гэдэг маань нэг тийм вакуумжуулсан юм байна л да. Гадаа талаараа вакуумжуулсан. Гэхдээ маш хурдан явдаг нэг төрлийн хурдны галт тэрэг гэсэн. Тийм. Маш хурдан явдаг хурдны галт тэрэг. Тэгээд цагийг бол маш хурдан одоо километр цагийн тооцох юм бол 1000 км гэсэн мэлээ нэг цаг туулах нь тийм. Тэгээд 20 минутын дотор бол сүүлээс бусаан руу хүрэх боломжтой болно гэсэн байлээ. Хэрвээ магадгүй яг Солонгос улс энэ төслийг сайн хэрэгжүүлээд за ингээд яг одоо хэрэглээнд нэвтрүүлж чадах юм бол дэлхийн зах зээлд бол маш том байр суурийг эзлэх юм байна л да. Одоогийн байдлаар саяхан Америкийн нэгдсэн улс болон Японд уг төслийг бас хэрэгжүүлэх гээд ажиллаж байгаа. Гэхдээ яг айл айланд нь бүр ингээд хэрэгжээд амьдралаар арай гарч ирээгүй байгаа ч гэсэндээ судалгааны ажлууд нь бол явагдаж байгаа гэсэн мэлээ. За тэгээд өдрийн Солонгос улсын тээвэр хөгжлийн яамнаас нээлттэй одоо тендер зарлагдсан. За тэрэн дээр судалгааны ажлууд юу юун дээр анхаартай мэдээж маш олон талаас нь судалгаа хийж байгаа одоо төсөл хэрэгжүүлж штэ тийм. Энэ тал дээр бол тендер зарлагдсан байгаа гэсэн. Тэгэхээр яг хизэнээс эхлээд явж эхлэх нь бол одоогор тодорхой биш. Одоо түргэвчилсэн шатандаа л орсон байгаа гэсэн байлээ. Би мэдээллийг гэхдээ өнгөрсөн жил бас харж байсан л да. Тухайн үед бол яг ийм зүйл одоо хэрэгжүүлэхээр дөнгөж судалж эхэлж гэнэ гэсэн бол одоо энэ жилээс бол түргэвчлүүлэн тий. Тэгээд засгийн газраас нь ч гэсэн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа юм байлээ. Тэгэхээр удахгүй одоо сүүлээс бусааны хооронд 20 минутын дотор очдог болж магадгүй юм. Гэхдээ яг төсөл маань бодит амьдрал дээр хизэнээс эхэлж хэрэгжиж эхлэх юмс удахгүй гарах баг. Тэгэхээр та бүхэнд бас хүргэе. Тэгэхээр Сөүл рүү Бусан тий ишээ бас хэд удаа явж байсан л да. Ер нь бол Солонгостой Сөүлээс явах бас хамгийн хол зайнуудын нэг л байдаг. Тэгээ ялангуяа бид нар чинь амралтын үеэр явахаар дээдл 8 цаг төгсрэл жоохон удаа явах ч юм уу иймэрхүү тохиолдол байдаг. За галт тэрэгнүүдийн явдаг гэх юм бол хурдан нь KTX нь болохоор нэг 2 цаг 55 3 цаг гэл иймэрхүү байдлаар явна. Эсвэл яг хоёр нь одоогор бол хурдан байгаа даа. Гэхдээ энэс хурдан гэхээр яалтчгүй л одоо бүр маш том дэвшлэг гарах гэж байгаа юм болов уу гэж харагдаж байна л да. Тэр чинь ийм хоолой байрлуулаад тэнд бол одоо ямар ч тийм зогсолтгүй маш хурдтай маш хүчтэй л тийм технологи болж гарч ирэх юм болов уу гэж санагдлаа. Энэ хоёрын хооронд явна гэдэг чинь би ч нэг удаа яарад бүр нэг нэлээд ийм шахуу ажилтай бас бусаа явж хахад KTX хамгийн урднаар суугаад тэр бусаанд очичоод нэг юм үзэх хэвээр газрууд байсан. Тэрэнгүүр ингээл ороод гараад ингээл хамгийн хурдан явлаа нэг өдөр ялтчгүй зарцуулагдчихсэн. Тийм тэгэхээр одоо 20 минутын дотор л туулах нь шүү дээ. Манай Монголд бас тийм болчихлоо байхгүй яг өглөө нь те яг Улаанбаатар хоттой байсан оройн говьд сэргэлээ. Тэгвэл бас нэг талаараа аягүй гоё болох байхаа. Ямар ч байсан Сөүлээс Бусан руу нэг 400-аас 500 км орчим бол байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр бид нар чинь энд Эрдэнэт ч гэдэг юм нэг зайв 400 эдтэй байгаад байдаг шүү дээ. Тэгэхэд яг 20 минутанд Эрдэнэт очино гэж бодох юм бол байрны үн ч гэдэг юм уу бусад юмны үн бас их өөр болж магадгүй тийм. Би тэгтээ айгуу сайн санаж байна.
Солонгосч метро 1970 оны үед явж эхэлсэн санагдаж байна. Тэгэл тухайн үед чинь хүмүүс нөө машинаар явдаг. Хоноод өнжүүдээр одоо сүүлээс бусаа хүрдэг. Тэгэл тухайн үед анх метро гарч ирэнгүүт хөөх одоо ингээл 3-4 цагийн дотор одоо сүүлээс бусаа орчиж байгаа гэж үн чи одоо тухайн үеийн хамгийн том мэдээ нэлээ шүү дээ. Одоо тэгсэн чинь бүр 20 минут гээл. Тэгэхээр солонгосч одоо улсын хөгжил бол бараг жилээр те маш хурдтай өөрчлөгдөж дэвшиж байгаа шүү гэн. За жимаахан маань ямар мэдээлэл бэлдсэн бэ? За тэгэхээр миний мэдээлэл явуулах юм бол сүүлийн үед бас төгсөлтийн одоо альбом те дурсамжийн цомог гэж ярьдаг шүү дээ. Энэ дээр зураг авахуулахгүй байгаа хүмүүсийн тоо нэмэгдлээ багш нар бол ялангуяа авахуулахгүй байгаа юм байна л да. Тэгэхээр солонгосын үед бол бага сургуулийн жишээ нь 1-ээс 6 дугаар анги гэж яваад те. Тэгээд дунд ахлах гэ 3 жилээр яваад идэг. Тэгээд эдгээр бага сургуулаа төгсөхдөө дунд сургуулаа төгсөхдөө гэдээ бас төгсөлтийн альбомнууд бол авдаг юм байна. Тэгэхээр энэ дээр багш нарын хувьд бол өөрсдийнхөө зургийг оруулахгүй байх, өөрсдийнхөө нэрийг оруулахгүй байх ийм тохиолдол бас их болсон гэнэ л дээ. Яагаад гэвэл энэ шалтгаан нь ихэр сүүлийн үед бас энэтэй холбоотойгоор одоо тийм асуудлууд их үүсдэг болсон хэрэг гэдэг юм уу. Тэгэхээр энээс бол одоо сэргийлээд багш нар мэдээлэлээ оруулахгүй байгаа иймэрхүү зүйлүүд бол байгаа гэсэн байна. Жишээ нь гэх юм бол өнгөрсөн 1-р сарын үед одоо за нэг багшийн хувьд гэхэд нэг чикний газартай нэг баг зэрэг онлайн платформ дээр гомдол гаргаад иймэрхүү асуудал байсан чи одоо энэ дурсамжийн цомгоос нь зургийг аваад энэ багш нарын тухай тийм сошиалар тийм одоо хин мэддэхгүй ингээд нэр төрд нь халтсан тиймэрхүү асуудлууд гарч исэн гэж энэ за мөн одоо эцэг эхчүүдийн зөвлөл бусад тийм хоорондоо харилцдаг группүүд их байдаг те Kakao гэдэг энэ мессенжерийн групп ч гэдэг юм уу. Тэн дээр жишээ нь ингээд хүний тухай ярихдаа энэ багштай гэл нөгөө тэр дурсамжийн цомгоос зургийг авчираад хоорондоо ингэж зургаар нь янз бүр бас мэдээлэлтэй зөв буруу юм цацах ийм тохиолдлууд нэлээх байдаг юм байна. Тэр энэс шалтгаалаад багш нар бол одоо энд зураг оруулахгүй байх нь баг зарим нь зөв гэж үзээд зарим нь 6 дугаар ингээд одоо бага сургуулийн 6-аа төгсөж байгаа. Тэгээд дараа нь нэг mëсээ оруулъя ч гэдэг юм уу нэг иймэрхүү байдлаараас татгалзах ийм тохиолдол нэлээх гарч байгаа гэсэн байна. Солонгост хаалгаанд орсныг бүсгүй өөрийнхөө түүхийг бичсэн байсан л та. Тэгээд тэр санаанд орчлоо таны мэдээлэл сонсон чинь. Тэр бүсгүй Солонгост хаалгаанд ороод яг нь 10 жил байснаас нэлээ өөр болсон. Тэгсэн чинь ажлын газрынх нь нэг хүн нь 10 жилийнх нь сургуулийг асуугаад тэгээд өөрийнх нь өмнөх одоо хаалгаанд орохоос өмнөх царайг нь ингээд олцсон гэх юм уу. Тэгээд энэ чи юм уу шал өөр харагдчих ингээд ажиллаар нэг яриа болоод тэгээ одоо ингээд хэрвээ хаалгаа хэлэх гэж байгаа хүмүүс байх юм бол хамгийн одоо чухал зөвлөгөө хэлье. 10 жилийн зургийг битээ авахуулаарай гэсэн нэг тийм зөвлөгөө өчөөд пост оруулсан. Тэгээд тэрний доор нь хүмүүс бас нэрээ тийм тий одоо солонгосч ингээл хамарны хаалгаа баг хүн болгол хийлгэдэг болсон шүү дээ. Тэгэхээр жижигхэн зүйл ч гэсэндээ ингээл өөрчлөлт хийчихээр 10 жилийн дараа 10 жилийн зураг дээр ингээд асуудал үүсэж байна гэд. Тэгээд солонгос алдартнуудын дандаа зургуудыг харахаар тий 10 жилдээ ийм байгаад одоо ийм болцсон гэсэн зургууд бас их байдаг. Тэгэхээр алдартнууд бас 10 жилийн зургийг ахуулахдаа тий ирээдүйд магадгүй од уулын алдартан болъё гэж бодож байгаа бол тэр зургандаа их анхаардаг болсон гэж сонссон бай. Тий ер нь бас яг алдартнуудаас гадна нөгөө баян айлын хүүхдүүд гэж ярих юм том групп компаниудын захирлын хүүхдүүд гэж жишээ нь багийнхан мэдээлэл олдоогүй гэдэг иймэрхүү зүйлүүд байгаад байдаг. Тэгэхээр гоо сайхны хаалгаанд орж магадгүй гэж үздэг юм эсвэл гэр бүлтэй холбоотой асуудал гарч магадгүй гэж үзээд бас бага одоо сургуулийнхаа иймэрхүү зургийг авахулдаггүй тохиолдлууд байгаад байдаг гэсэн. Энэ удаа бол багш нарын хувьд бас ийм зүйл гарч байна. Дээр нь бол багш нарын хэрвээ зургийг оруулах юм бол яг ангийн багш нь бол гайгүй ороод байгаа юм. Бүх хичээл заадаг нь бөөндөө юм зураг авахулдаг ч юм уу иймэрхүү зүйлүүд нь бага болоод байгаа юм. Тэгэхээр одоо бол зураг авахулахт нь хүртэл тийм зургаа оруулахыг зөвшөөрж байна тий энэ альбомд нь оруулахыг зөвшөөрж байна гэсэн ийм гарын үсэг хүртэл авч ээж ингэж бол оруулдаг болж байгаа юм байна л да. Гэтэ ер нь 10 жилийн зураг хийсэн шүү дээ. Миний 10 жилийн зураг бол нэг л эвгүй би ерөөс хардгүй ш 10 жилдээ авснаас хойш одоо хүртэл миний шкафны дээр байгаа. Их амар ахыхаа цамцыг өмсөө зураг авахулсан мэс битээ яагаад гэсэн бол одоо бол бодоод болдог ш. Зүгээр нэг гоё эмгтээлэг авахулчгүй би ахыхаа цамцтай нэг айгүй ингэж мингээд авахулсан байсан. Тэгээ одоо Монголд төгсөлтүүд бас ер нь одоо шавтарж байгаа бах тий. Тэгэхээр ямар ч сая бол нэг хэсэг харж чад хонхны хоёр хийж байгаа хүмүүс маш их харагдчихсан. Манайхан бол зурган дээр ямар ч асуудалгүй одоогор бол иймэрхүү асуудал үүсэхгүй байгаа хаа гэж бодож байна. Тэгээ 10 жилийн зуртайгаа төстэй царай бол гайгүй төстэй. За өргөжлүүлэн хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажил танилцуулъя тий. Нэвтрүүлгийн хамтран ажлагчаар ирээдүгөө бүтээх хөлөг резистенс сотгон хамтран ажиллаж байна. За хаан улдүргийн хотын захиргааны баруун талд баригдаж буй хөлөг резистенс сотгондоо урамшуул захиалга авч эхэлсэн байна. За уутганы гол давуу тал нь 100% бүрэн сутгамал. За энэ бол газар хөдлөлтөө гэл манайх бас сүүлийн үед байраа солих гэж байгаа хайж байгаа л та. Тэгээд
Аавтаа ингээ гэр бүлийн дээр гоод яг нэг юм дээр зөвлөдөд байгаа нь одоо газар хөдлөлт нэмэгдсэн учраас бүрэн цутгамал дээр ингээд авах хэрэгтэй байна гэд. Зүйлүүд хүмүүс бас яг бүрэн цутгамал руу ямар байдлаар хийсэн бэ гэдэг дээр анхаарал хандуулж ах шиг байлээ. Би бас нэг сайн мэддгүй байсан мөртлөө айгу байрны зар харангуйта бүрэн цутгамал юм уу юу яа эсвэл асуугаад идэг болсон. За тэгээд цэвэр агаарт сургууль цэцэрлэг үйлчлэгээний талбай төвлөрсөн автобусны буудлуулан авто дээрийн төвтэй ойр гэсэн маа. Тэгэхээр ялтчгүй би бол бол хувьтай машин байхгүй. Тэгээд ялтчгүй одоо байр сонирхоор бол автобусны буудалтайгаа ойрхон байна уу гэж бас нэлээд сонирхдаг. Манайх одоо амьдарч байгаа байр маань хоёр талтай автобусны буудалтай ойр л доо. Тэгэхээр айгуу давуу талтай тий хаанаас нь ингээд явсан автобусны цугаа авчиж болно. За тэгээд хувь лизингийн хугацаа 2 жил агаад хувь лизингтэй юм байлээ. Тэгэхээр хувь лизингэд давуу тал нь одоо бартерт бас орон сууц, машин тий газар бас оролцуулах боломжтой юм байлээ. Тэг яг нь мөнгөө цуглуулад бид нар нэг жоохон мөнгө дутчихад за машинаа оролцуулах уу яах вэ гэвэл бартардаг гэхээр бас бүх газар бартарддаг шүү дээ тий. Тэгэхээр хүлэг резиденс хотхны хувьд бол бас их давуу талтай нь бартардаж болох нэ. За тэгэхээр одоо бол B болон C блок дээр одоо захиалга авч байгаа юм лээ. A блокийн бол захиалга дууссан. Тэгэхээр B, C блокийн хувьд 2023 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орохоор байгаа. Тэгэхээр мэдээж гадаадд байгаа хүмүүс маань ялангуяа солонгос доо хүмүүс маань өөрийнхөө ирэх хугацааг төлөвлөөд тий. Ингээд бас байрыг ер нь хямдхан авъя гэвэл урьдчилж хөрөнгө оруулах юм бол юм боломж байдаг. За тэгэхээр үндсэн үнийн хувьд бол би үнийн хувьд бас жоохон бодож үзсэн л дээ танилцуулаад илүү ойлгомжтой байдлаар хэлхийж байсан. Одоо үндсэн үн 3 сая 200 гэж хэрвээ бэлэн төлөх юм бол за давхраасаа шалтгаалаад 2 сая 190 мянга, 2 сая 290 мянга, 2 сая 490 мянга гэсэн юм дөнгүүд байлаа. Тэгэхээр он руу би бас шилжүүлж үзсэн л дээ. Тэгэхээр ерөнхийдөө 876 мянгаас 996 мянган хооронд бол энэ метр квадратын үн бол одоо гарч ирж байлаа. За жишээ нь бол та 4369 м квадраттай байр авлаа гэж бодъё тий. Тэгэх юм бол нийтдээ 37 сая 668 мянган вон болох юм байна. Тэгэхээр сартаа та 2 жилийн хугацаанд төлж дуусгана гэдэг иймэрхүү график гаргаад төллөө гэж бодоод сартаа сая 569 500 бол төлөөд ингээ 2 жилийн дараа өөрөө бас үйл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой юм байна. Яг нь ганцаараа ажил хийдэг хүмүүс зарим нь л одоо 3 сая ч юм уу сайн авдаг хүмүүс байгаад байгаа. Гэр бүлэрээ байх юм бол тэгээ сая 500-ыг байрандаа төлчөөд бусдаар нь тэндээ ажиллаж амьдраад одоо хэрэгцээндээ зарцуулаад ч юм уу тийм иймэрхүү байдлаар бас байртай болчих юм байна гэж бол надад харагдсан. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн Facebook хаяг руу н орж харж болно. За линк нь LED манай Facebook хэсэгт бас орсон байгаа. Хүлэг резиденс борлуулалт гэсэн Facebook пэйж хуудсан ороод дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Холбогдох утасны дугаар 99.64050 99.64050 гэсэн дугаарлал бүгдээрээ ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүгөө бүтээ хүлэг резиденс хотгон хамтран ажиллаж байна. За тэгэхээр хоёулаа үргэлжлүүлээд постуудаа танилцуулъя тий. За тий. Одоо миний пост нээлж байгаа. Ижил болд Эрдэнэбат гэдэг интернет хэрэглэгч Facebook хуудас дээр оруулсан байна. Сөүл хотын төвд ийм хуучин барилгууд нэлээ их бий. Бүх юм хуучирсан, өнгө зүсээ алдсан, оройдоо машины зогсоолж олдохгүй. Гэхдээ ийм барилгад эдний одууд эсвэл нөлөө бүхий хүмүүс нь хүртэл амьдардаг гэд боддоо. Учир нь энэ газар нь асар их үнэтэй, хам мөрнийг харсан эсвэл Абгужон, Ганнам гэх мэтчлэн дүүргүүдэд байрлах иймэрхүү байранд 2 өрөө байр гихтэл 6 тэрбумаас 10 тэрбумны хооронд хэлбэлцдэг байгаа. Хуучны эд алт болно гэж. За Солонгост амьдардаг монголчууд маань ч гэсэн ажигласан байх. Яг ийм гаднаас нь харахад бүр ямар амар байшин бэ гэж бодохоор боловч хамгийн одоо баг үнэтэй байр нь байх тохиолдол нэлээх байдаг л та. Тэгээ энэ зурган дээр харагдаж байгаа байр ч гэсэн холоос харахад ийм айхтар үнэтэй байр юм болов уу гэж бодохоор гэтэл энэ байр маань өөрөө сая дурдсан те 6 тэрбумаас 10 тэрбум вооны хооронд хэлбэлцдэг гэд. За Солонгост яг нэлээ мөнгөтэй баян хүн гэх юм бол ер нь үйл хөдлөх хөрөнгөтэй газартай хүмүүс бол хамгийн одоо баян те мөнгөтэй хүмүүст тооцогддог. Тэгээд яалтчгүй хэрвээ нэг байртай болчих юм бол тэрийг одоо нэг түрээслээд те түрээслэх байдлаар мөнгө ашиг их болдог байгаа. Тэгээд түрээсийнх нь ажиглаж яхад байрны мөнгө, түрээсний мөнгө яг үйл хөдлөх худалдаж авах үнэн жилээр тухайн саруудад бараг зарим нэг өсөө өвчдөг л та. Тэгэхээр хятадууд ч гэсэндээ солонгост ч бас их юм үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах нас нэмэгдсэн гэдэг. Маш чимээ хуржсэн билүү те. Та хуржлаа би хуржлаа ямар ч мэдээлэл хуржсэн санагдаж байна. За тэгээд хамурныг харсан гэж одоо энэ Апгужон, Каннам за тэгээд өшөө Чоннамдон гэдэг бас нэлээд олон дүүрэг хороонууд байдаг үнэтэй. Тэгээд би яг нэг гүгүүд явж байгаад бас тийм хянсумаг одоо зардлын самбар үлгцэн зүйл харж ирсэн л да. Тэгсэн чи юунаас хамурнаас 100 саяар баг гэсэн үнэтэй гэсэн тэр байрныг бол рекламцсан байсан. Тэр болохоор хам мөрнөөс ердөө 15 минутын зайтай газар байхгүй. Тэгэхээр яг эдний хам мөрнийг харагддаг гэдгээр тэр барилгын үн 2 дахин өсдөг ч юм уу. Тэгэхээр маш их үн өсөж байгаа. Тэр ялцгүй газар нь хаана вэ гэдэг бас их чухал байгаа. Бас яг нэг сонирхолтой гэх юм бол Солонгос нэг илтгэгчийн тэм лекцийг сонсож байгаад хөгжилтэй байдлаар ярьдаг хүн л дээ. Тэгээд дээр үед
хүмүүс кинон дээр яаж энэ баян гэдгээ мэдэгддэг байсан бэ гэж хүмүүс тэгэл яг зөв хариулт хэлж чадахгүй байсан чи чоннаамдуу юмнуудаа каннаамдуу юмнуудаа гэдэг нэг уцаа авахтаа тэр байгаа дүүрэг хорооныхоо нэрийг хэлж авдаг. Тэгэнгүүт бас эднийх тэнд байдаг ийм баян айл руу би холбогдчихлоо гэсэн гэрээ үйлчлэгч нар бас уцаа аваад байгаа шүү. Тиймэрхүү дүр зургийг гардаг гэд. Тэгэхээр ер нь бол байрлалаар нь бол солонгосуудыг хаана амьдардагаас нь шалтгаалаад энд мөнгөтэй хүмүүс амьдардаг гэд. Одоо манад нэг бас тиймэрхүү хандлага зайсан ч гэдэг юм бас юм яригадаад идэг болсон байгаа шүү дээ. Тэгээд тэрүүтэй адилхан болов уу гэж харлаа. Харин тийм зайсан ч гэдэг юм тэр их айгу хөгжлөө санагдсан тийм. Гэхдээ одоо ч гэсэндээ тийм бол байдаг. Тэгээ Ганнамд байдаг гэл тийм бол Ганнамд идэх юм уу гэл. Тэгээ түрээсийнх биш яг тийм. Одоо өөрөө тэгээ зарим нь болохоор тэнд амьдардаг гэсэн. Энэ түрээсийнх л байх гэдэг шиг тиймэрхүү. Тэнгүүд үгүй би энийг яг хөдөлж авсан гэвэл хөөх гэж харьцаа нь өөр бол тэд нэр кинон дээр л яг тийм дүр зураг. Та ингээ 10 жил солонгост амьдарч хаад яг өөрийн гэсэн үйл хөдлөл хөрөнгөтэй тийм солонгосуудад харж ирсэн үү? Хөдөлтөд авцсан ч юм уу? Үгүй яг тэрийг бас мэдхэд хэцүү л байгаад байдаг л да. Өөрөө худалж авсан уу эсвэл үгүй юу гэдгийг би одоо асуулгаа юм шиг. Яг иймэрхүү барилга гаднаас харж байгаа тань надад ихчийн хэлжсэн бол одоо энэ зурган дээр харагдж байгаа хоёр барилга байлаа гэхэд яг надад хэлжсэн болохоор энэ талынх нь одоо жишээ авч байгаа шүү те. Энэ талынх нь болохоор жижиг зохион байгуулалт өрөөнүүд нь ингээд нэг хоёр өрөөгөр ингээд хуваачихсан ч юм уу те. Энэ талынх нь болохоор түрээсэлтгүй яг худалдаж авсан. Тэгэхээр тэр хоёр байр зэрэгцээ байгаа хэрнээ гаднаасаа ямар ч шалгаагүй хэрнээ мөнгөтэй мөнгөгүй гэдэг нь ялгаад бас тиймэрхүү зүйл хийдэг. Хүмүүс энэ талынхаа байранд амьдардаг гэвэл бас баян гэж хүлээж авдаг. Тийм зүйл бол байхыг л хараад сонь санагдчихсан. Бас хам мөрөнг харсан байр байх юм бол ер нь амжилтанд хүрсэн байна л. Хам мөрөн айгуух чухал те. Манайхаар бол туулгорлол руу харсан байр байх юм бол за энэ нөхөр бол ерөөсөө амжилтанд хүрчихжээ. Ерөөсөө амьдрал нь бол ингээ босцсон байна л гэж бодохоор тэгээд Солонгост хам мөрөн дээр ингээд амьдардаг хүмүүс байх юм бол айгуу надад ажиглагдсан шүү дээ. Яг алдартнуудыг гэрт орох юм бол хам мөрнийгөө тойроод бол нэлээ ийм одоо байрнууд байдаг. Тэгэл солонгосчууд цонхоор нь ингээд хам мөр харагдчихлаа юм бол за ер нь л амжилтанд хүрсэн хүн юм байна да гэж ярьж байгааг нэлээ олон удаа сонсч байсан л та. Тэр харагдах байдлаасаа шалтгаалаад өмнө нэмэгдээ авчдаг юм лээ. Би магадгүй хам мөрний ойролцоо мөртлөө яг цонх нь хам мөрөн рүү хараагүй байх юм бол тэр үнэ нь бас буурчдаг юм лээ. Тэгэхээр одоо харагдах байдлаасаа шалтгаалаад өмнө нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэл яах вэ? За тэгэхээр дараагийн постыг танилцуулъя. Оддын баримт гэж хуудсан дээр 19 цагийн өмнө орсон байгаа. Гинтийн мэдээ гэдэг. За энэ дээр болохоор хоёр жүжигчний зураг байгаа. Зүгээр инхлээд харах юм бол энэ SBS драмны хэсгээс нэг нь одоо аав нэг нь хүү байхаар юм хоёр хүний царай ингэж харагдаж байгаа. За энэ хоёр жүжигчин хоёрхан насны зөрүүтэй гэсэн байгаа ихлээд. Дараа нь болохоор бүр гинтийн мэдээ наанан зогсож байгаа жүнгийн 2 насаар ахна гэсэн. Ингэж бол хэлсэн байгаа. Тэгээд нэг нь 82 оных, нэг нь 84 оных юм байна л да. Тэгээ би бас энэ юуг нь өчтөр хараад Google дээр энэ одоо үнэхээр тийм юм бах та гэдгсэн чи яалтчгүй ийж өнгөгээд 1982 оны 4 сарын 17-нд төрсэн 40 настай. За тэгээд энэ залуугийн хувьд болохоор их хөвчлэн тийм романтик одоо гоё гол дүрийн тийм царайлаг залуугийн дүр бүтээдэг. Бид нэр сайн мэдгээр сарны хосууд дээр аюутай зүг тоглоод тийм дүр бүтээсэн. За нөгөө Хямбон Сик гэдэг энэ жүжигчний хувьд болохоор уг нь эннээс нөгөө нэг царайлаг залуугаас хамаагүй дүү. Тэгээ би бас нөгөө бүтээсэн дөрүүдийг харсан чи тийм нэг хөгшин генерал ч юм уу те нэг тиймэрхүү дөрүүдийг миний мэддэг канон дээр гэхэд яг тиймэрхүү дөрүүдийг бол бүтээсэн байлээ. Тэгээд насны зөрөө нь бол энэ дээр зөвөр нэрэ хараад бас баг цочиртохоор тийм гинтийн мэдээ санагдсан. Би өчтөр таны оруулсан постыг харсан л та. Тэгээ харин солонгосчууд ч гэсэн тийм яриа өрнөдсөн. Хоёрхан насны зөрүүтэй. Тэгэхээр яхаа би бодсон л та цаана байгаа хүн тэгвэл хоёроор ах юм байна гэж бодсон чинь наан байгаа нь хоёроор ах болж байгаа. Гэтэ энэ ийж өнгөө гэж үжигчин намайг баг жоохон багтал Майки Орл гэдэг үл нэг тийм драмагийн одоо гол дүр тоглож байсан л та. Тэгээ би тэр дунд айгуу дуртай. Тэгэл гол дүрийн ахаа тухайн үед л крашлаг. Би жоохон багтал крашлаг байсан одоо хүртэл. Дүүж гарсан ч гэсэндээ киноны гол дүрд тоглосон хэвээр байгаа. Яг солонгосчууд ингэ тийм байлээ. Залуудаа яг хайр дурлалын киноны гол дүр тоглож байгаа. Тэгээ жоохон нас нь яваад эхлэхээр нэг арай өөр те одоо аавын дүр байдаг юм уу ахын дүр ч байдаг юм ингээ бүтээдэг бол энэ жүжигч одоо хүртэл киноны гол дүрд тэр романслог кинонда тоглосоор л байгаа. Тэгэхээр гаднаасаа маш залуу харагддаг. Тэгээ өөрөө ч гэсэндээ нэлээд спортоор хичээлдэг юм бэл. Тэгээ 2005 6 оны үед гэхдээ ялчгүй бас алдартай кинонд дүр бүтээгээ явж исэн юм байлээ. Тэгэхээр 40 нас гэдэг бол сүүлийн үед бол ялангуяа энэ солонгос жүжигчдийн үед бол ялагдахааргүй нэг 20 эдтэй дүрч бүтээгээд явж байгаа юм уу 30 эдтэй те. Тэгээд 40гээд ингээд аль аль руу н орж болохоор нэлээд тийм хөрөх чадвартай л нас байгаад байгаа санагдсан. Зураг нь гарахгүй байх ингээ зураг нь одоо гарцсан байна. Тэгэхээр та бүхэн маань ардлын хүн нь урдлынхаа хүнээс 2 насаар дүү те. Урдлын хүн 40-тэй, ардлын хүн болохоор 38 юм байна шүү дээ те. Тийм би тэгэд зүрэг хойдлын тэр
38-тай хүн хэрвээ одоо 60 настай ингэж юм хөдөлгөөр бүтээхэд бол баг гайхааргүй байгаа. Яаж байгаа юм бэ? Сонсож явах ч юм билээ тоо. Тэгж болохгүй. Нэрээ сонсож явах үү? Манай нэвтрүүлэг чинь солонгос хүмүүсийн гэсэн сонсоод байдаг гэсэн. Өглөөний нэвтрүүлэг сонсч ирсэн чинь гинт аниавасаа гэж орж ирээд байсан шүү. За иймэрхүү байдлаар бичсэн байна. Суура тоглосон дөрүүд шигээл байгаа юм шүү гэсэн байна. Тэгэхээр бас кинон бол зарим хүмүүс үзээ явж байгаа юм шиг үлээ сэтгэлүүд нь харахад. Тукана сүрийн сонсогч маань жижигхэн толгойтой хүмүүс их залуухан харагдаад байх шиг санагдаад байдаг штэ хээ гэсэн байна. Гэхдээ энэ хорвоо дэлхий дээр хүний жижигхэн толгойтой гэж магтдаг нь солонгос улс л баг тий. Манад бол өө чи ямар гоё жижигхэн толгойтой юм гэвэл их сонир санагдах. Гэтэ би солонгос сурж ирсний дараа хүн амьтанд гэж хэлвэл өө би ч бас гайгүй аятаа харагдаад байгаа юм байна гэж боддог болсон байлаа. Гандлага сонсогч маань тэрийг постлсан хүн нь энэ хоёртойгоо ойролцоо гэсэн байна. Та 40-тэй мужин баха. Энэ хоёртойгоо ойролцоогоос би хөгсөн царайтай цэцүү юм байлээ. Тийм үү? Тийм шүү дээ тий. За өргөжлүүлэн хоёлаа юуны хэсэг рүү гэж тоглоомын хэсэг рүү орцгоё. За тэгэхээр бид хоёр солонгост бас баланс геймүүд залуучуудын тоглолтыг тоглоомыг за бас та бүхнээс асуултуудыг асуудаг байгаа. Хоёр сонголтын нэгийг заавал сонгох хэрэгтэй. Тэгээд энэ нь болохоор баг үлдсэн амьдралынхаа турш юм байвал яах вэ гэсэн яг хийсвэр асуултлаа. За тэгэхээр өнөөдрийн хувьд за би чанцаагаас болон сонсогчдоос асууж байгаа нь ээж аав өмсөх хувцсыг чинь одоо сонгож өгнө. За нөгөөх нь болохоор ээж аав чинь идэх хоолыг чинь сонгож өгнө гэсэн. Тэгэхээр одоо өнгөрсөн амьдралын хаан туршил одоо ээж аавынхаа заасан хувцсыг тий. Энийг өмсөөгөө тэрийг өмсөх ч юм уу. Өнгөрсөн амьдралынхаа турш юм ба шүү тий. Одоо ирээдүйн амьдралынхаа тэгээд ээж аавынхаа идэх гэсэн хоолыг өсгөл идэнэ гэж. Чи алийг сонгох юм? Би идсэн хоол л идэн шүү дээ. Намайг өдөө бол өсгсөн хүмүүс муухай мөхгүй л. Тэгтээ чи идгээгүй хоол нь идэхгүй ш. Дуртай юм чи гэд идмээр санагдаж штэ. Тэнгүүд ээж авч халуун ногоотой хоол биэнд муу гэд халуун ногоотой хоол хийж өгөхгүй. Солонгос хоол чамд огт өгөхгүй ч юм уу. Тиймэрхүү бас магадлал байгаа байхгүй. Та бүр ямар амар дээд төшөл өргөж байна. Гэтэ би юу л те. Хоол нэг тийм голдгүй гэх юм уу? Олдсноо иддэг төрлөг нэг тийм айхтар одоо үндэ амар голдог тий. Гүү гэхдээ нэрэн гэсэн голдгүй би тэгэл олдсноо л идчихдээ шээ. Харин хувцсан дээр бол өстой чадахгүй юм бэл. Би бол яг өөрөнгө гэсэн тийм айхтар стайлтай гэхээс илүүгээр зүгээр яг нэг байд юм аа хой хүн болгонд байдаг шүү дээ нэг дуртай дургүйгээд хувцаа бол өөрөө өмсөд харин идэж уух зүйлээ бол идээд дуучч болно. Би яг мэдчихээн манай хоёр надаа юу хий бууз цойвон шүлтэ болгоно. Зүгээр асуудалгүй. Асуудалгүй тэгэл идэл явчих штэ. Тэгээд идэж уухтар бол би ер нь гайгүй гэж бодож байна өө. Тэгэл идэл явчих те. Болохгүй хажуугаар нь ганц хоёр цуу муу ичж болно өстой толроо. За тэр яг яри. За чимаах юу сонгох юм? За миний хувьд болохоор би ер нь бас уг нь хувцсан дээр ялангуяа ээж аваар сонгуулах тийм баг тохиол маш цөөхөн байсан. Ер нь ах нарынхаа гэдэг юг дагаал явцдаг. Тэгээд иймэрхүү хүмүүс дулаан хүмүүс одоо малгай заавал хүмүүс гэж яхад өвөл хүртэлгээл бас малгайгүй явж явах үеч гэсэн нэлээд байсан л да. Тэгээ одоо болохоор би баг эсрэгээрээ хоолыг сонгуулад биш хувцсыг сонгуулахад баг болмоор санагдаад байгаа. Яг би дуртай хоолоо идэхгүй байх, дуртай идэж уух юм аа идэхгүй байх гэдэг чинь одоо жишээ нь манай ээж аав бол юугаар жоохон градтай байлаа гэж бодъё л та хизээж өгөхгүй шээ. Тэгээд яа чи бодолч юм уу? Би өстэй бодсон гэж. Тэгээ одоо жишээ нь би бол хувцсан дээр бас нэг анхаарах нь сул болцсон байлээ л дээ. Ягаад гэвэл за гэл ерөөхдөө нэг хувцаал өмсөд яваад байх юм жишээтэй. Тэгэхээр наснаас бас жоохон нөлөөлж магадгүй. Одоо тэгэхээр би бол хувцсыг нь ээж аваар сонгуулад идэх зүйлээ өөрөө сонгох дээр сонголт хийж байна. Тэгээ гол нь градустай зүйл байна шүү дээ. Гүг яг градусын дээр ч биш. Хоолны хувьд гэсэн яг би бодох юм бол одоо халуун ногоотой хоол гэж түрүү хэлсэн шүү дээ. Эсвэл чикен ч байд юм уу тэнгүүч шарсан хоорсон юм димигээл идэхгүй ч байд юм уу ингээл бодоход чи би дуртай муу идэхгүй нэг өдрийг өнгөрөх маш хэцүү шүү дээ. Тэгэхээр насан туршдаа техник юм бол хувц одоо явах бай тэгээд даарчихгүй. Гэтэ ингээд таныг бүр одоо тухайн үеэсээ шалгаалаад нэг бас нэг өмсөх хөстэй хувц байдаг шүү дээ. Хуралд явах гэсэн чинь ингээд шал өөр өмсүүлээл те явуулчихвал яах вэ? Зүгээр та. Одоо бол тэгээд тэрийг нь илүү давж гарах надад амар тэр чинь хаяал болов гэж бодож шít. Өсрөөл энэ ямар сонин мэдрэмжгүй гар байл гэж хэлэхэлгүй. Тэгвэл хоёлаа яг эсрэг юм. Би бол хувцсан дээр би ч одоо бас нэг жоохон айтайхан л. Гэтэ манай ээж бол уг нь айгу загварлаг л та. Яг миний сонирхлын хувцнуудыг авдаг. Гэтэ ээж аав хоёр гэж байгаа шүү, тэ. Тэгэхээр манай хоёр яг нийлэхэр яг ямар уран бүтээл гарахыг мэдэхгүй байна. Гэтэ дажгүй юм бол авч өгөх л баг. Гэтэ манай ээж бол угаасаа ер нь баг хос ламаа хувцалдаг л байсан л та. Тэгээ ер нь бол дажгүй ч юм уу. Өөр хөвсөн юм. Суура ямар ч идэх хоолоо сонгуулсан дээр юм байна гэсэн байна. Чуука энэ хоёрыг сонгоно гэсэн байна. За тэгээ цэгийн цэцэг болон за тулга соном
оюунач Чука ингээ бүгдээрээ орой мэндийг хүргэсэн байна. Тухайн сүрийн маань хувцсыг нь сонгомоор байна. Хоолыг би өөрөө сонгож идмээр байна. Хээ хоол нь нуусгүй хүн юм байгаамаа гэсэн байна. Тэгээ амтгүй дургу хоол идэхээр уур хүрээд байдیں۔ Димээ гэсэн байна. Адилхан юм байна да. Би тэгтээ амтгүй ч гэсэн хэлэгдчихтэй шүү дээ. За юу яа хоёлаа киногоос танилцуулж амжихгүй болж магадгүй. Тэгэхээр кино руу орчихоо. За тэгээ. За киноны би бас товчхон танилцуулга эхлээд хүргэчихье. Вэ Усүжэ инга гэсэн мэлээ. Вэ гэдэг нь яагаад Усүжэ гэдэг хүний нэр байгаа юм л та. Энэ киноны гол дүрийн яг жүжигчний жүжигчин дүр нь Усүжэ гэсэн байсан. Яагаад одоо Усүжэ юм болоо гэсэн ийм 16 ангитай драм. За одоо яг цацагдчихж байгаа. Тэгээ би энэ киног товчхон харсан л та яг нэг Солонгост одоо цацагдчихж байгаа кинонд ер нь ингээл товчхон хараач тэгээ таалагдсан үзэж явдаг. Тэгээ энэ киног харчаад гол дүрийн жүжигчин Соо Хёнжин байсан баг. Соо Хёнжин гэж жүжигчин юугаар алдартай вэ гэхээр маш чадварлаг дүр бүтээдэг. Ямар ч дүрд орсон маш чадварлаг. Дээрээс нь би ч өөрөө радиод одоо ажилладаг хүн шүү дээ. Тэнгэр радиод ажилладаг хүмүүсийн нэг онцлог нь хүмүүсийн хоолойг сонсох гэдэг болчтой юм лээ. Тэгээ энэ Соо Хёнжин гэдэг жүжигчин радиод ярьслага хөгжөөс сонссон чи бүр үнэхээр гоё хоолойтой. Тэгээд би энэ хүн надтай мөтөлсөн балаа. Хотлоо. Би ч гэхдээ тийм гоё хөтлж чадах болохтой. Энэ хүн бүр үнэхээр гоё хоолойтой юм лээ. Тэргээр бас надад айгу таалагдсан. За тэгээ энэ кино маань нийт одоо бол нэг 4 ангид цацагдсан байгаа. 2022 оны 6 сарын 3-наас 2022 оны 7 сарын 23-ны өдөр хүртэл цацагдана. Кэмто буюу баасан бям гарагийн орой цацагдж байгаа ийм олон ангид кино байна. За би болохоор энэ 16 ангитай киноны нэг ангийнхан л танилцуулгыг үзсэн. Гэтэ яг нэгдүгээр ангиасаа эхлээл хүмүүсийг одоо татаад те шууд ингээд адал явдал бөө ингээд үйл явдал өрнөд эхлэх ийм бол кино байлаа. Зарим кино ч ингээд явж байгаа л чангардаг ч юм уу ер нь үзэлтийг харж байхад дараа сүүлийн ангиудаасаа өссөн байдаг штеп. Тэр энэ киноны хувьд болохоор тийм зөв агуулга нэг гэх юм бол яг одоо эмэгтэй хүмүүсийн манлайлал те дээр нь эмэгтэй хүмүүс яаж гатуурхагддаг одоо ажилд амжилтанд хүрэх гэхээр эрэгтэй хүмүүс урдуурны орж ирэл бас нэлээх асуудлуудыг хүндсэн юм шиг үлээ. Ялангуяа энэ эмэгтэй гол дүрийн эмэгтэйгийн хувьд гэх юм бол өөрөө тиймэрхүү байдлууд ороод гарч байгаа хэрэгүүд нөх юм бол жишээ нь багш нь ч юм уу те хамт ажилдаг юм том хуулийн хүмүүс хүртэл одоо бэлгийн дарамт эмэгтэй хүмүүс үзүүлж байгаа. Тэгэд өөртөө энэ дээр хэлж байгаа нөр Солонгост хэрвээ юм бэлгийн дарамт юм асуудал үүсгэхэд эмэгтэй хүндээ ямар ч ээлгүй юм хуультай улсаа гэд бас нийгэмдээ мессеж бас их өгж байгаа юм шиг байлаа. Тэгээ яг энэ киноныхаа агуулга руу орох юм бол энэ эмэгтэйгийн хувьд өөрөө одоо нэг томоохон группуд хуулийн чиглэлээр бол ажилтдаг. Дандаа өмгөөлөгч хуулийн тэр чиглэлээр тэгээд бүх хэрэгүүдийг маш амжилттай ингэж шийдвэрлэдэг. Тэгээд доороос нь явсараад бол хамгийн ер нь дээр одоо албан тушаал дээр ирж байгаа. Одоо эмэгтэйнийхээ хувьд ч гэсэн ер нь бол тийм нэлээд хатуу иймэрхүү үзэгсэлэнтэй одоо хатуу чанга мөнгөтэй одоо бүхэл төрлөөрөө төгс юм эмэгтэй болсон. Гоё анаа юм шүү. Тэгээд энэ эмэгтэйгийн хувьд болохоор ингэж явсаар гал яг нэг зэгт тулж байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол одоо улсын их хурлынхны гэдэг юм уу том компани группийн асуудалд орсон хүмүүсийн хэргийг энэ хүнд өгчлөө гэхэд энэ хүн яаж хийж байгаа л өмгөөлж байгаа бол тэр үнэ буруугүй болохоор гаргаад ирдэг. Гэхдээ яг хэрэгжилж байгаа аргууд нь гэхээр бас яг тийм хүнлэг биш те. Зөвхөн амжилттай байх, зөвхөн яалах гэдэг рүү анхаарлаа хандуулаад явчихсан. Ингэж явж байгаад яг каноных нь гарч байгаа өөртөө адилхан нэг тийм төвхөл өмссөн алдартай эмэгтэй уг нь бол энэ олонний тайл эмэгтэй хүн бас нэг баян хүнтэй тийм асуудал ороод нөгөө бэлгийн дарамтанд ороод тэрнийхээ эсрэг одоо шүүхэд орж байгаа. Тэгээ энэ хэрэг дээр нь болохоор энэ эмэгтэй хариуцж аваад тэгээ нөгөө эмэгтэйгийн одоо нэр төр гэдэг юм уу одоо бусад зүйлийг бодохгүйгээр ер нь бол зөвхөн чи адилхан эмэгтэй хүн байж намайг бодсонгүй нөөт нь ингээд бараг уйлж байгаа тийм эсрэг гарч ирсэн л та. Тэгээд ямар ч аргаар хамаагүй тэрийг одоо буулгаад авчиж байгаа. Жишээ нь гэх юм бол яг тухайн үед байсан бичлэгийн тэгж нууцаар аваад тэгэнгүүтээ тэр хүмүүстэй уулзахаас өмнө одоо юу гэж ярьж ирсэн нөгөө залуучуудтай баян залуучуудтай уулзахаас өмнө юу ярьж ирсэн гэд эсвэл бол гэрийнхнийх нь бас одоо аав нь ингээд асрамжинд байдаг нэг нь болохоор боломжгүй амьдралтай байдаг иймэрхүү зүйлүүдийн бүгдийг мэдээд авчихсан одоо өөрийнхөө шухмаар гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр болгоныг далаалгангуудаа за чи зүгээр тухайн үед асуудалгүй байсан гэд хэргийг ингээд шийдчих гэж байгаа. Тэгээ нөгөө энэний тэр дарамтласаас нь болоод нөгөө эмэгтэй байшин дээрээс одоо үсрээд тэгээд нас орчиж байгаа. Яг тиймэрхүү байдлаар эхэлж байгаа. Тэгээд энэ эмэгтэй хүн ер нь ингээд би ямар хэмжээнд хүрчээд байна гэдэг нэг жоохон эргэж харж байгаа байдлаар энэ кино бол эхэлж байсан. Гэхдээ үнэхээр кул дүр байдаг шүү дээ. Тэгээд үнэхээр мундаг нэг тийм ирч хүчтэй эмэгтэйчүүд яг тийм дүр байсан л та. Тэгэхээр киноны агуулга сая Жимбах эхний товчхон хэсэг л хүргэсэн. Тэгээд яалтчгүй үзэх ёстой киноны нэг нэрлэж байгаа шалтгаан нь одоо 4-р анги цацагдсан рейтинг нь 10 гарсан 10% бол дэше гарсан мэлээ. Тэгэхээр 4-р ангиас энэ хувьд хүрнэ гэдэг бас амархан биш л те. 1-р ангиас хойш тасралтгүй одоо рейтинг нь өсөж байгаа кинод
Тэгэхээр та бүхэн бас үзэж сонирхоод амралтын өдрүүд байгаа яа тухтай өнгөрүүлээрэй. Тэг ялангуяа тэр нэг хэрэгүүд дээр те нэг судалгаа хийж байгаад нөгөө хүний сул талыг гаргаж ирдэг нэг тиймэрхүү кинонуудын хэсгүүд бас айгүй зүүн байдаг штэ. Тэгээд энэ эмэгтэйг чинь бас тэр том хүмүүс дарамтлах гал янз бүрийн байдлаар үзэнгүүд бас эсрэгээр нь бэлтгэлтэй сул талыг гаргаж ирээд өөрөө Танаас ч юм те нэг нугарахгүй ерөөсөө те. би нэг тийм болохоос сул тал гаргаж өнгөд үгүй чиний сул тал л энэ. За тэгэхээр нэвтрүүлэг өндөрлөх цаг маань болсон байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүгөө бүтээ хүлэг резиденс утхан хамтран ажиллалаа. Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэ даваа гарагийн өдрийн дэлхийн монголчууд нэвтрүүлгээр эрг уулзлаа. Түр баяртай. За түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч ирээдүгөө бүтээ хүлэг резиденс. Борлуулалтын албаны утас 99 6 40 50 88 63 49 49. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүд гээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна.